Нэмэгтэй Tone PC channel. Өнөөдрийн халууны дугаарт тавтай морьсон. NPC нэг NPC хоёлоо. За эхлэе. За ямар тач 12 дүүх ямар AI generate хийсэн байгаа. 6 нь бол AI generate, 6 нь бол яг жинхэнэ боссын явдал байгаа. Тэгээд бид хоёр бие биендээ уншаад аль нь яг AI generate вэ, аль нь яг жинхэнэ боссын явдал гэдэг та. Эхний аимшиг дүүх. Аимшиг өгүүлэг усан савнд болсон уу? 2013 оны 1-р сард нэгэн залуу эмэгтэй хотын төвд байрлах зочид бодолд алга болжээ. Түүнийг хамгийн сүүлд хяналтын камерт гарсан бичлэгт тэрээр лифтэн дотор маш сонин авирлаж бүх товчийг дараад хаалга руу гараад алж жагаад хин нэгэнтэй ярьж байгаа мэт дүр үзэгдсэн гинэ. Өдрүүд өнгөрч зочид бодлын орсон суугчид усны даралт буурсан байна хэмээн гомдол гаргаж ирсэн гинэ. Засварын ажилтан дээвэр дээрх усны савыг шалгахад савны дотор тэр нэг эмэгтэй зогсож хөвж байсан. Тэр дээвэр дээр яаж гарсан усны савны таг яагаад нээлттэй байсан өнөөг хүртэл тайлагдаагүй. Хууль ёсны дүнэлтээр түүнийг санамсаргүйгээр живсэн гэж үтсэн ч энэ түүх өнөөдрийг хүртэл хүмүүсийг айдаст автуулдаг. Шөнийн номын сан. Лена гих бүсгүй хуучин номын санд шөнийн ялчир цэвэрлэгчээр ажилладаг байлаа. Тэр шөнө хамгаалагчаар эрт харьсан тул Шүн хамгаалагчаар эрт харьсан тул. Үгүй за би буруу уншчихлаа. За ингэж байна. Тэр шүн хамгаалагч эрт харьсан тул Лена ганцаараа үлджээ. Шөнийн 12 цагт ханан дээрх цаг зогсов гинэ. Шөнийн 12 цагт ханан дээрх цаг зогсож байна гинэ. За шөнийн ханан дээр 12 цаг зогсож байна. Тий. За номын дэвөрүүдийн завсраас хуудас эргэх чимээ гарч ирсэн. Тэр дугдааг нь архивын өрөөнд очтол хаалга онгоргоо. Дотор нь эртний бүртгэлийн дэвтрүүд байлаа. Нэг хуудас дээр шинэхэн бичиг гарсан байна. Лена 10 сарын 21. Тэр өдөр маргааш байлаа. Гэрэл анивчиж хаалгадаас няс хийн хаагдав. Өглөө нь хамгаалагч түүний цэвэрлэгийн тэргийг коридорт осон ч Лена алга болсон. Камерын бичлэгч тэр зөвхөн нэг өрөөнд орж бүүн үлдсэн гарах нь харагдаагүй. Энэ баг ойлгомжтой болчлоо тий. Би шүү хөөхтэй хэлээ. Эхнийх нь жинхэнэ. Хоёр дахь нь яа. Үгүйс. Би хоёр дахь бүр юу ч ойлгосон. Цагаан үхлийн өвөл. Цагаан үхлийн өвөл. Цуд гамшигт суурилсан. Цагаан үхэл хэмээх хичээл нутгийг нүцгэлж өсөглөн нүрлжээ. Савгагийн хайл хэдийнэ цуны ган өвлийн хахир хүдний хосмол шиг гамшиг болоод зуудад бүх малаа алджээ. Тэд дөрүүлээ гэртээ хорогдон хатсан шир буслахж идэхээс өөр харахгүй болов. Нэгэн шөнө савгагийн баг охин алтан гэрийн хан руу заагаад "Аваа, хоньнууд гадаа байна. Бидний хүлээж байгаа" гэв. Савга утааны онгорхоогоор шагаа харав. Цаснаас өөр юу ч байсангүй. Гагцгүй шуурганы дуу сонсогдно. Тэр охиндоо зүүд байх юмээ хэлв. Маргааш нь түүний ихэр туяа алга болжээ. Эсхий дээр нь хаалганы дэргэд их байстай байх бөгөөд гадаах цасан дээр хүний мөр огтгүй. Харин ганц асар том гүн туурны мөр цагаан шуурх руу алсарчээ. What is гүн туур? Бичсэн. Тэр оройн дуу чимээ хэллээ. Савгагийн толгоон тус савд байх ханаас бүдэг цөхрөнгөө барсан майлаан сонсогдно. Энэ бол хөлдсөн мянган хоньны дуу. Энэ бол түүний алдсан баялаг өөрийг нь дуудаж би чинээд байлаа. Тэд даарч байна аваа гэж алтан бүдэг гэрэлтнүүд нь томорсон чихтэй шивнэв. Тэдэнд тончин хэрэгтэй. Савгаа чихээ хананд нав. Майлаан улам хурцдаж дотор нь хоньны дуу биш харин хит хурц нимгэн эдэний чимээ цураадах шиг болов. Тэр хуучин хутгаа шүүрэн авсан ч алтан хэдий турхай хүчтэй үдийг хааж өгсөн. Хэрв та хаалганы бол аваа та тэднийг олох болно гэж тэр хэлв. Гэхдээ тэд тадныг хүлээхгүй. Таал тэднийг хүлээж явах болно. Өөр зайхад тавга ганцаараа үлджээ. Гэрэн чимээгүй. Дуу чимээг зогсоох гэж шутгалсан ханны жижигхэн нүхний амсар хөлдөө цагаан үсээр хүрээлэгдсэн байв. Харин гадаа гэрийнх нь иргэн тойрондох цас төгс тойрог үүсгэн хайлж бороо шорог ил гаргасан байлаа. Гэрийн тавтах хан. Тавтах хан. Чи why you eat зүгээр бла 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 дөрөв хантай гэр юм уу? Тэгээд 5 хантай очихгүй. Цэцэг нөхөр Бацарыг хоёр Эрдэнтийн захын жижиг уламжлалт гэрт амьдардаг байлаа. Гэрэн 4 хан болон дугуй хүрээнүүдээс бүрддэг. Энэ бол геометрийн хувьд тодорхой зүйл.
Математик зарчдагнаас. Юм бод. Амар дундуур нь энтэй гэж дээсэн. Юм бод геометри тодорхой зүйл биш. Тодорхой ганцтай. Дөрөв байж. Топ is дөрөв байж. Зөөж. Гисэн цэцэг тавтахын байгааг анзарч ирлээ. Тавтахын байгаа. Чи лежиндтэй би юм байж. Энэ нь үргэлж байдгүй байв. Зөвхөн бат зориг унтаж тосон дэлгүүний гэрэл бүдгэрх үед гарч ирв. Нэгэн шөнө тэр шурганы өмнөх мэд сэрүүн намд гүн сэрв. Дөрвөн хан байранда байсан ч өмнөд ханы хан шалтаа нийлэх хэсэгт хамаагүй чагталсан цэвэрхэн хурц бүрхий шугам байв. Энэ бол одоо байгаа өмнөд хан зэрэгцээ өртөө хитгэн энчийн зайтай оршин байхгүй тавд ханы ирмэг байлаа. Дөрөв дэх хан болон энэ тавд ханы хоорондох зайн хүнд хит нарийн магадгүй 3 хөрөний өргөнтэй байв. Дэвццэг дотор нь хөдөлгөөн сонсов. Шалганах хуурай эсгий дээр арьс чирэгдэх мэт нам норсон чимээ. Нам. Цөхрөнгөө барсан өвчтөй мэт саниуд зангаар тэрээр жижиг гараар завсран шургууллаа. Түүний хуруунд гэрийн бүрээсний товсгор эсгий биш гүлгэр хуурай ширтээ тулгарчээ. Энэ нь дулаахан байв. Ухсан ч нү. Гараа ингээ оруулаад явсан чинь юм шир барьсан юм тийм. Тэр тэмтрөв. Тэгээ яг цэглдэг тэр тэмтрөв гэсэн. Орон зай нь үнэхэр хоосон байсан ч хөдлөн үргэлжиж тавдах хан доогуур мөсгөж байв. Дараа нь түүний хуруунууд жижигхэн хүйтэн хатуу зүйлдгүрэн. Үр түүний зүүдэг жижиг гуйлан хонх. Тэр үнийг тас татан гаргаж ирэхэд засварлаг шууд алга болов. Өмнөд хан дахин шалтаа нийлж байлаа. Маргааш өглөө Батцорыг нуруунд дээрээ хийлгсэн шин шивээсээ түүнд үзүүлв. Рандомор бай. Бүх нурууг нь бүргсэн нарийн төвөгтэй уламжлалт занглаа хийтэй зураг. Би өчтөр хийлгэсэн гэж тэр инээсэглэв. Цэцэг хээг хараад чих үздөрөв. Түүний гарт барьж байсан жижиг гуйлын хонх нь зүрхний яг дээр хэн нэхэгдсэн байлаа. За аль нь жинхэнэ аль нь хурамж байсан бэ? Энэ хоёрын нэг нь жинхэнэ юм уу те? Тэг нэгэн жинхэнэ. What? Монгол хэлний найруулгатаа сонсвол эвгүй л юм байна те. Тавдах хан харна гэдэг чинь. Зур Монгол. Зур Google Translate зүгээр миний ажил дууслаа шүү дээ. Мундаг орчууллаа шүү би гэдсэн ч гэдэг шиг. Ямар нэ угаасаа Google Translate ашиглаж байгаа. Гэтэ хамаагүй сайн орчуулж байна. Ялчгүй сайн. Тэгээ миний бодлоор юу баха? Эхнийх нь AI гэж юу? үгүй Чин гэж юу? You're right, correct. Very good. Дуу хоолойн дохио. Нэгэн шөнө орон нутгийн автобус жолооддог нэг иргэн байлаа. Тэрээр нэг маш хүчтэй салхи бороотой цахилгаан цахиж байсан шөнө радио шуугаж Нэг шин хүчтэй салхи бороо цахилгаан цахиж радио шуугаж эхэлжээ. Тэр сувг сольж байтал нэг хоолой сонсогдов. Мүү зогс гэв. Мүү зүгс. За. Тэр инээ төрч радио тоглоом байлгүй дээ гэд бодлоо. Гэтэл дахин илүү тод хоолоо. Бүү зогс нөө гинэ. Бүү зогс нөө. Тэр зочи радиогоо унтраа. Гэвч хоолоо дахин гарч ирсэн. Радио унтраалтаа байсан ч гинэт замын голд хүн зогсож байхыг гэлийн тусалд харлаа. Нова тоормоц гიშгэж автобус гинт зогсов. Дахин харвал хүн байсан. Доторх зорчигчд унтаж байлаа. Гэтэл радио дахин ажиллаж эхлэв. Одоо хожимдлоо. Дуу тасарч гэрэл унтарсан. Өглөө болсон хон цагтаа нар автобусыг олсон ч жолооч зорчигч хинж байсангүй. Зөвхөн радио сул шуугаж байв. За дараа их ханаар нэвт харагддаг айдас. Ханаар нүхт харагддаг айдас. Ааха. За амсаах. Нэгэн гэр бүл олон жилийн турш шинэ байшинд амьдарч байсан ч тэдний амгалан оршин суух өдөр хоног алга болсон. Шүн болгон гэрийн болонд сүүдэр хөдөлж гэрийн нохоо нь хан руу хархирдаг байлаа. Гэрийн эзэгтэй зургийн ханыг цэвэрлэх гэж байхдаа нэгэн бичээсийг олж бид энд байгаа гэж бүдгэн бичсэн байв. Удалгүй дуу чимээ олон хүчтэй болж тавилан өөрөө хөдөлдөг болсон байв. Эцэст нь аимшигт хүчтэй салхи
байшинг бүгдэн дөргөөсөн бөгөөд тэд нүүхээс өөр аргагүй болжээ. Хожим байшинд орсон шинэ айл яг адилхан айдас дууссан гэдэг. What the fuck ChatGPT. Ой. Тэг болцоо. Хоёулаа өөр өөрсдөө жоок болгоод ий шүү. Босоо. Болцоо юм уу? Тэ. Альны. Бэж за эхнийх нь автобустай ганцаар болцсон. Тэ автобус тэ. Хоёр дахь нь Аимшиг юм шиг. аимшиг байшин амар шуугантайгаар тэгсээ дахиад Битгүй. дараагийн уурсч бас аимшиг. Зүгээр анд энэ чинь ингэ бичсэн байна. ChatGPT can mistakes check important info гэнэ. Нэг жиг юм уу яг үнэнгээс хэлж байна. Thank God. Хэцүү болсон баярлалаа ChatGPT. За. Final word гэсэн. 3 2 1 хэл. Хоёр дахь нь яа. Хоёр дахь нь. За. Окей. Зүг байсан юм уу бүрээс юм? Гүү, эхнийх нь яа, хоёр дахь нь зөв. What the fuck? ChatGPT hello. Ирүүлээс огтой юм. Эхнийх нь яа. ChatGPT-гээ үнэхээр муу орчуулсан суулж чаалт. Бүртгэлгүй хүний сүүдэр. 1937 онд их хэлмэгдүүлэлт болон Монгол ардын бүх наримт хулсыг халуун мэт төргөж байлаа. Хүрэл далай Улаанбаатар хотын ном хавцлагч бөгөөд тэрээр аимшигыг оройс харсан. Алга болсон сэхэтнүүд, дуугүй болсон лам нар, бульдозероор нураасан хийдүүд. Тэрээр ёсхны улаан ямын тухай хизээч ярьдгүй байсан ч баривчлагдсан хүмүүсийн нүүр царайг хаасайгүй хардаг байв. Нэгэн сард түүнд хотод тэргийн яамны албан ёсны бүртгэлийн дэвтрийг дахиад цацлах тухай ажил оногдов. Энэ ном асар том, саяхан цаазаараа өгцөх хүмүүсийн нэрсийг гараар бичсэн байв. Тэр түгжээтэй хонголд нь гарын чичрэн ажиллав. Эхний хуудсанд 1400 орчим нэр байлаа. Ажиллаж байхдаа тэр дэвтрийн хавцнаас сачрахалтай зүйл анзаарчээ. Зузаан хуурай тугалны арьсан дах дарахад зөөлөн байв. Энэ боловсруулсан арьс биш, харин хатсан хэврэг хүний арьс шиг санагдсан. Сүүлчийн шүүн түүнд номын агуулгыг мөнхөнд битүүмжлэхийн тулд гадна ирэмгийг нь цавгаар нааж бэхлэхийг даалгасан. Цав гатаж байхад тэрээр хамгийн сүүлийн хуудсыг харав. Өнөөдрийн он сар өдөр мөн ганцхан босон мөрөөс өөр юу ч хийсэнгүй. Тэр ажлаа дуусгаа гэртээ харив. Номыг яамны сейфэнд төгжжээ. Маргааш өглөө хүрэл талаан дарга түүнийг дуудав. Хүрэл талаа албан тушаалтан хүйтэн бүлгэр царайтайгаар хэллээ. Энэ дэвтрийг хавталсан юм. Хавцлагч юм бэ? Түүний нэрийг цалингийн жагсаалтаас олсонгүй. Хүрэл талаа амьсгал төгжрөх шиг болов. Тэр албан тушаалтны ширээн дээр харав. Тэнд нээлттэй хэвтэж байсан асар том бүртгэлийн дэвтэр. Өмнөх шөнд хоосон байсан хамгийн сүүлийн мөрөнд одоо түүний өөрийнх нь төгс гогцоотой бичгээ нэр нь нэгэн дээр бичигдсэн байв. Өөрөө цаазаар явах гэж байгаа юм тий. Төлөвлөж байгаа. Тийм аимшиг хийсэл ер нь жоохон гунигтай л юм байна. Надад амар creepy санагдчих. Ийгүү гэж. Гэхдээ уусаа тэр хөвсгөлтэй юу баха. Шивнэх торгоны зам. Энх хоёр бол тэтгэврт гарсан ачааны машин жолооч бөгөөд одоо Баян хонгор жижиг гэртний эдлийн дэлгүүр ажилладаг. Тэр говийн гүнээс хуучин торгоны замын сүнснүүдээс аврагдсан олдруудаар дагнадаг байв. Түүний хамгийн сүүлийн олж авсан эд бол хуурай, элсэн төгс хадгалагдсан, нурсан жингийн буулаас олсон лагцсан модон хайрцаг байв. Дотор нь урагдсан торгон дээр нэг олдор байлаа. Хүний алганы хэмжээтэй хүрэл аяга. Энэ нь насар нарийн сэлбэртэй бөгөөд олон жилийн цуваа, тэмээ, морь, хүний дүрстэй бүгд металл гадаргуу дээр мөнхөд алхаж буй хэд автагдсан байв. Энх хоёрын аягийг өнгөлөхөд жижиг дүрсүүд баг зэрэг байрлалаа өөрчлөх шиг бол. Тэр үнийг говийн гэрлээс болсон төөрөгдөл гэж боджээ. Окей. Тэр шөнө тэр аягийг орныхоо тэрэгдэх ширээн дээр тавив. Үүр цайрынхын өмнөхөн тэрээр олон зуун тэмээний жижигхэн хонхны дуун зэрв. Дараа нь ширнээ гарч ирэв. Мянган дуу хоолой торгоны замын бүх аялгуугаар ярьж байлаа. Пиерс, Түрэг, Хятад, хуучин Монгол. Тэр чихээ аяганд нав. Үнэхээр жижиг сэлбэртэй дүрсүүд хөдөлж байлаа. Тэд зовж байна. Уус гэж хүрлнээс нэгэн дуу хоолой эсгэрв. Дээрэмжид түүхтүүдийг авч явсан гэж өөр нэг нь ойлов. Ойлагчаа, говь араатай, битгий зогс. Энх хоёр ойлголоо. Энэ аяг бол түүний дүрслсэн зам дээр хүгсэн бүрийн сүүлчийн мөчийг байнга бичиж хорж байдаг хараалжээ. Мөн жижиг дүрсүүд үүр даймжгаа дахин тогтчихлаа. Тэр сандраа аягийг буцааж модон хайрцагт битэмжлэв. Дуу хоолой зогсов. Гэвч маргааш өглөө дэлгүүрээ нээхэд хайрцаг нь хоосон байв. Шалнаас хаалгаар гараад элсэн гудамж руу чиглэсэн аягны сэлбэр шиг жижигхэн хүний хөлийн мөр, туурны мөр болон тэрэгний мөр чимээгүйхэн зүүн тийш шалгаж байлаа.
торгоны зам аяллаа өргөжүүлэхээр шийдэж түүний дэлгүүрийг хэсэг хэсгээр нь авч явж ижээ. Баярцаг үнэхээр л өсөнгүй. Эхнийх нь юу байлаа? Хэл мэдүүлэлтийн талаар хэлсэн. Тэгээд 1400 орчим нэр байгаа хамгийн сүүлд нөгөөдгөө уншсан чинь өөрийнх нь нэр нь байсан гэдэг. Хоёр түний. Yeah, хоёр түнэ. How the fuck did you know? Сүнстэй байш. За. Чиний компьютер чи миний хөлөг зүллээ. Йоо, за нэгэн гэр бүл шүн байшинд нүүж ирснээс хойш удалгүй хажин зүйлс тохиолдож эхэлжээ. Шүн болгон ханнаас дууд угарч гэрэл анивчиж хаалга өрөө хонгоодог болсон байна. Хүүхдүүдийн нэг нь дүүгээс хачин хологоор Ява. Би атмосферт орж ийн үү? Ява. Гүчи өөрийгөө ярьж байгаагаас ч юм. Yes. Сүстэ. Тэгж юу гэж Жилгэр шиг зүс. Сүнстэй байш. Инээдтэй байхгүй. Энэ зарим шиг юмшдаг шүү дээ. Айхав. Нэгэн гэр бүл шин байшинд төвөж ирснээс хойш удалгүй хачин зүйлс тохиолдож эхэлжээ. Би ингэж хажуу уншиж байгаа нь юу гэж? Яа тэгээд ChatGPT ерөөсөө дасал ахгүй. Би хаан зогсохоо мэдэхгүй уншаад байгаа. Би тэгээд ингээ хачаа уншаад байгаа байхгүй. Хардаа энэ ингээ ямар ч таслахгүй нэг үг байна. Хардаа сонстоо нэгэн гэр бүл байшин нүүж ирснээс хойш удалгүй хачин зүйлс тохиолдож эхэлжээ гэж байгаа байхгүй. Ямар ч таслаадгүй. За шүн болгон ханнаас дуу гарч гэрэл анивчиж хаалга өөрөө онгодог болсон байна. Хүүхдүүдийн нэг нь дүүгээсээ хачин холоогоор ярьж агаар руу ширтэн инээж эхэлсэн гэж эцэг эхнэг өгүүлдэг. Гэр бүлийнхэн лам самбаартан цагдаа хүртэл дуудсан боловч хинч юу ч тайлбарч чадсангүй. Хамгийн сүүлд нэг орой лам ариун усаар байшин хариудах үед бүх цог хагарч хүчтэй салхи өрөөн дундор гарсан гэдэг. Тэр гэр бүл удалгүй байшингаа орхон нүсэн ч дараа нь ирсэн хүмүүс яг ижил зүйлсийг туулсан гэж ярьдаг. What the fuck? Яг өмнөх түүхтэй адилхан байдаг юм байна. Ай. Окей, ChatGPT. ChatGPT 5 штэ энэ чинь. Зэ. Доктор зэрэгтэй штэ уг нь. What the hell man? Тань угаасаа түүхийн тайтл нь юм шүү дээ. Зэ. Толион доторх дүр гинэ. Аа? Толион доторх дүр. Толион доторх дүр. Тийм. TOL хагаси ой. TOL хагаси. Тийм. TOL хагаси. Хагаси гэдэг үстэй. Зөөлтийн тэнтэг гэж. Зөөлхөн гэдэг үү? Дэргүүд өгч. Хагаси ч хэлээ. Мира шин байр өнөж ирсэн бөгөөд өрөөний тон шилэн цонх нь түүнд хамгийн их таалагддаг байлаа. Гэвч өглөө бүр шилэн дээр ман татдаг болов. Нэг өдөр тэр манан арилгатал дотор талаас гарын хээ илэрчээ. Нэг орой тэр цонхны тусгалд хин нэгэн өөрийг нь ширтэж байгаа мэт санагдав. Өндөр цонх шиг цагаан дүр. Тэр эргээ хартал хинч байсангүй. Гэвч тусгалд дүр нь хിവэр үлдсэн байна. Дараа нь тэр дүр хурууга уруулдаа хүргэж шинэллээ. Дахиад тэр Дараа нь тэр дүр хурууга уруулдаа хүргэж шинэлээ. Чимээгүй. Гинэ. Ингэж байгаа юм шиг. Тэ. Чимээгүй бай. Гэрэл унтарч өрөөнд харанхуй болов. Шилэн дээр үлд гэсэн бичээс аажмаар гарч ирэв. Тэр шөнө нүүж явсан ч дараагийн дөрвөөс ижил гарын ижил бичсийг харж байна. Аль нэ? Нарны болдог. Хоёр дахь нь яа. За. Ихнийх зүгээр түүхэнд давтагдсан. Тэгсэн хоёр дахь зүгээр. Чимээгүй. Тэр жиг ингэж бодож байна. Үлдэх тэр нь бодлоо. Тэр нь бодлоо. Багын нэг. За төв зөө. Тэ. Хоёр дахь нь бодлоо. Эхнийх нь oh my god. Би нэг нягталдаг байж. Би зөв шууд промпт чингт заацдаг зэрэг. Зүгээрээ би ч гэсэн бас нэг таг байгаа. Гүүний сүүнд бяцхан хэлтэрхий. Батгүй бол хинтийн дуруунд амьдардаг гүүний сүү болон бөөгийн зан үйлээсээ хүч авдаг байсан нэгэн бөө байв. Гэвч хөгшрөх тусам тэр суларч тамирдаж байлаа.
Тэр төгсгөлн нойрсныг мэдэж байсан бөгөөд хойд насыг биш харин сүнснийхээ сул дорой байдлыг лайж байв. Нэгэн хүүтэй өглөө тэрээр өөрийн дуртай хүчрхэг цагаангүйгээс ав. Сүүг аяганд хийх үе тэрд ёроолтон жижиг ялцсан зүр харав. Энэ нь шил мэт хар обсидиан чулууны хилтерхий байсан бөгөөд сумны үзүүр шиг төгс хэлбэртэй боловч байгалийн байхаргүй гөлгөрөв. Нам гүн дуу хоолой түүний бодол зураатав. Энэ хилээр биш харин болоор ирж байлаа. Оо, дэлхийн сүнс энэ хилтерхийд бий. Батгүй хүч чадалгүй болсондоо цөхрөн дуулгартаагаар дагав. Тэрээр сүү болон обсидиан хилтерхийг залхилав. Тэр даруй хүч чадал нэмэгдхийг мэдэрчээ. Тэр сэргэж хүчрхэг болж хараа нүдэм тод болж эхлэв. Тэр үдээс хойш залуу хүний ирч хүчээр хөдлөн зан үйлийг хийж уусыг ариудахын тулд шуурга дуудав. Ганц гаж нөлөө түүний тайлж чадахгүй цангаа байв. Уус эсвэл аргаарч биш, харин нулимс өвдөлтийг харах цангаа байлаа. Хэдэн 7 хоногийн дараа бөөгийн шав сайхан сэтгэлтэй Ганбаатар хүү Батхүг гэртээ хөлөө очиж сууж байхыг олж харжээ. Батгүй хүүтэн түүхийн нэрийг цацарч байв. What the fuck is түүхийн нэр? Тэр гүүний сүүний аягийг барьж байсан ч дотор нь цагаан шингэн биш, харин хар өтгөн шингэнээр дүүрсэн байв. Багшаа, энэ юу вэ гэж Ганбаатар асуув. Батгүй нэмсгэлэхэд шүдэн хитрхи урт үзүүртэй харагдав. Элтерхий намайг орхисон Ганбаатар. Би өгсөхөд бэлэн болсон. Тэр гэрийн гадаа зогсож буй гүүр рүү зав. Гүй турхаа болж бүх биеийн гүн цус гарсан зураасуудаар бүрхэгдсэн байв. Түүнийг бүхэлдэн түүж арсыг нь хуулжээ. Түүнд шинэ эзэн хэрэгтэй байсан. Батгүй дууд бүдэг хүчтэйгээр тайлбарлав. Дахин бүрдэхийн тулд хэрэгтэй бүх обсидианыг цуглуулах хэрэгтэй байсан. Чи харж байна уу? Элтерхий бол зүгээр чулуу бишээ. Эм бол дэлхийн өөрийнх нь зовлонгийн нягтарсан зүйл. Батгүй босож хүний царай нь хуурай шавар шиг хагарч байв. Тэр ёслохоо таягийг аван хурдан өвдөлт мэдрүүлсэн хөдөлгөөнөөр Ганбаатарын цээжин дүр. Хүү орилсонгүй. Тэр зүгээр л багш руугаа гарч нүднээс нь нулимс урч байлаа. Аяганд байсан хар шингэн сүүн хутгалтаж эхлэв. Төгс хэлбэртэй цоо шин обсидиан элтерхий шингнээс босч дараагийнхаа хоолнд бэлэн боллоо. Юу нэгт ойлгосноо? Бөө зан үйл обсидиан шуурсан. Хүч орсон чөтгөр болсон шаваа алсан. Шанаас нь обсидиан гарч ирсэн. Тэр обсидианыг хоолтойгоо илж идсэн. Овооны өргөл. Овоо? Даваан дээрх овоо эртний бөгөөд уулын сүнсийг өөрөө тэмдэглэсэн чулуу цэнхэр хадгаар овоолсон өндөр тэхлэг байв. Уламжлал ёсоор аялагч бүр нар зөв гуравтай орж чулуу нэмж эсвэл хүсэл төрөөл өргөх ёстой. Цэрэн орчин үеийн хүн байв. За. Тэр хуучирсан УАЗ машина барьж УАЗ гэж үлээ. Рок хөгжим сонсож хуучин ёсны мухар сүсэгт цаг зарахгүй байлаа. Тэр хоёр оюутан зочигчтой хамт өндөр давааг давхад асар том овоог харжээ. Зогсох шаардлагагүй. Цэрэн тухуурхан хилээд хурдаа нэмэв. Тэд дахиуж өнгөрөхөд чанга төмөр шиг улаан агаарыг уурж УАЗ-гийн хөдөлгүүр зогсов. Цэрэн торомцоо гинт гიშгчээ. Тэд хамгийн ойрын суурангаас хэдэн милийн зайд гацав. Цэрэн бүхнийг хийж үзсэн ч хөдөлгүүр нь хүчгсэн байлаа. Би давааны хажуугаар өнгөрчихсөн гэж нэг оюутан баяр нүдээ томоор нэн шивнэв. Шивнсэн юм байна уучлаарай гэж. Би давааны хажуугаар өнгөрчихсөн. Би төдтгэл үзүүлээгүй. Уулын эзэн, газар нутгийн эзэн их уралжээ. Дими битгий яриад бай. Тэрэн зандрав. Баяр бууж овоороо буцаж алхаж эхлэв. Тэр эргэж ирсэнгүй. Хэдэн цагийн дараа нар жаргаж тэнгэр харгасны ягаан өнгөтэй болоход нөгөө оюутан аяа холгоогоос нэг дүрс тэдэн рүү алхаж явахыг харав. Энэ бол баяр байсан ч тэр үүргэн гэр шиг том чулууг гар нуруундаа үүрэн боломжгүйгээр хүргэж яв. Баяр машин дойртох тусам хувцас нь урагдаж нүдэн цэвэр цагаан хоолооноос нь нам залгсан мэд мантрын дуу гарч байлаа. Одоо нөгөө ламын юу шиг юм байна да майн шиг юм гарч ирсэн юм байна. Чулуу түүний нугсанд шингэж биеийг нь байгалийн бус хүн чулуу махан богонд болгосон байлаа. Тэр бол өргөл гэж цаяа ориллоо. Баяр дуурсангүй. Тэрээр том чулууг шууд УАЗ-ийн бүрээс дээр унгаж хөлгүүрийн блокийг танигдахгүй аргагүй төмөр цусан мас болгон бутлав. Дараа нь тэр ижил байгаагийн бус хүчээр ойролцоох овооны үлдсэн чулуунуудыг хуулан нэг нэгээр нь цэрэнгийн машинд авчирч тэднийг хоёулангийн хүний гараар бүтээгдсэн шин тахилганд буулгах гэж байлаа гэдэг. Oh my god тэр нэг юм алхдаг овоо шиг юм ирээд тэр машиныг ингээд юу болгоод эхэлж байгаа юм биш үү? Шинэ овоо болгож байгаа юм биш үү? Окей.
Санийх бол эхнийх нь AI байла. Obsidian. Тэ. What? Yeah. Тэр овон chicken гэж үү? Тэ. Тэр би ингээд нөгөө Gemini-гаас асууж байгаа байхгүй. Тэгсэн чинь ингэж байгаа байхгүй. Энэхүү төвөрт Монголын өргөн уудам сүрлэг тал гэхээр уул нуруудын аимшигт дуурай амьсгалыг харуулсан түүхэн болон соёлын үйл явдлуудаар суурилсан 3 зохиомжт 3 нийт цэвэр 3 зохиомжт 3 нийт 6 өгүүлбэг багтсан болно гэдэг. Тэгээ хэсэг нэг нь болохоор түүх болон соёлоос үүдэлтэй гэж байгаа байхгүй. Хоёрыг тагаад нэгийг алдах шиг боллоо. Яг. За эндээс яг юу ойлгов? Юу болгох гэж үү? Тий. ChatGPT Gemini дэлэглээ. Үнэхээр муу prompt. Би гэхдээ short mort бичээрэй гэж хэлээгүй шүү дээ. Өөр амар богино бич гэж байна. Санийх бол тэгэхээр Gemini амар уртчихлаа шүү дээ. Гайхаад ах юм. Шинийх болохоор яг ингэж гарах юм бол Хэдүү үйл байгаа шүү дээ. тэг нэг ихтэл нэг 5 өгүүлбэр юм уу? Чи өөрөө бас жоо шалах хэрэгтэй гэж дээ. 3 дахь жилийн хаалт. 3 дахь жилийн Halloween бас л инэттэй юмудаар бас байлаа байл. Өнөөдрийн энэ дугаарт бидэнтэй хамт цагийг өнгөрүүлж аимшигын түүхүүдийг болон зохиомжтой аимшигын түүхүүдийг сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Та бүхэн аимшигын өдрийг сайхан өнгөрүүлцгээе. Миний би NPC 1, Ананд NPC 2 болон Gemini, ChatGPT Ингээд дөрүүлээ байлаа. хүндэтгэл үзүүлээ. Peace.